Сүхбаатар аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар Мөнхөн сумын залуучууд хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцж сургалт мэдээллийг залуучуудад хийсэн байна. Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын тухайд хүн амаараа аймагт дээгүрт ордог томоохон сумын нэгэ 5000 гаруй хүн амтай хамгийн олон залуучуудтай сум билээ. Аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас тус сумын залуучууд хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцж сумын залуучууд сургалт мэдээллийг хийжээ. За залуучууд чиглэсэн төсөл хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх боломжийн талаар мэдээлэл хийсэн байна. Өнөөдөр Мөнхөн сумын залуучууд хөгжлийн төвийн үйл ажиллагаатай бас хөдөлмөр халамж үйлчилгээний газрын харилцан мэдээлэл солилцож бас сургалт мэдээлэл нутгийн залуучууд хийж байна. За энэ сургалтын залуучдын хөгжлийн төв бол бас аймагтаа анхдагч, за Монгол улсад ч бас анх түүчилэгч энэ төв бас орон нутаг дээр байгуулагдсан нь бол бид бүхний хувьд бол маш их таатаагаар хүлээж авч, учир нь бол хөдөлмөр халамж үйлчилгээний газар бол залуучуудад чиглэсэн олон төсөл хөтөлбөр, сургалт, мэргэжлийн чиг баримжаа олох, хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад бас амьдрах ур чадвар эзэмшүүлэх зэрэг маш олон үйл ажиллагаа энэ залуучуудтай холбоотой ажилладаг. За энэ дээр бол дан ганц одоо төрийн байгууллага гэхээс илүү бас бид бүхэн бас төрийн бас байгууллагатай хамтран ажиллах нөхцөлийн хувьд бол одоо Мөнхөн сум бол маш сайхан таатай энэ орчин нөхцөлийг бий болгосон сум байна. Бид бүхэн бас энэ дээр бас хамтраад ажиллах санамж жижигийг өнөөдөр байгууллаа. Энэ санамж жижиг өрөөнд бол тус сумын залуучуудын цаашдаа аж амьдрал мэргэжлийн чиг баримжаа олгох ч гэдэг юм уу. Маш олон зүйлүүдийг бол бид хүн энэ хамтын санамж жижиг хүрээд за залуучуудад чиглэсэн бодлогыг бол орон нутагта яг ингээд төрсөн дээр нь бодиттой суулгахт бол энэ түн маань бид бүхэн маш их дэмжлэг болж ажилланаа. Энэ дээр манай хөдөлмөр халамж үйлчилгээний газрын бас үйл ажиллагаагаа чиглүүлэн хамтарч ажиллахдаа таатай байна. За сумын залуучуудын хөгжил, улс орны хөгжилд энэ төвөөр дамжиж олон сайхан төсөл хөтөлбөр амьдралаа босгосон түүх өрнөх юм сайхан төв байна. Энэ төвийн үйл ажиллагаанд тэгээд амжилт хүсье. Ахмад настан болон залуучууд хөгжих боломж, орон нутагт хэрэгжих боломжтой төсөл хөтөлбөрийн талаар хүссэн мэдээлэл авч нээлттэй ярилцсан байна. За 15-аас 34 насны залуучууд төсөл хөтөлбөрийн талаар танхимын сургалт авах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. За мэргэжлийн ур чадвар олох залуучуудын сургалт хөдөлмөр халамж үйлчилгээний газар залуучууд хөгжлийн төвтэй хамтын үйл ажиллагаагаа өргөжүүлж ажиллахаар болсон байна.